Нэг за Big G гэд аюу олон хүмүүс ингэж яриад байдаг. Тэр одоо ямар хүн юм бэ? Big G гэж юу? Ямар хүн юм бэ? Сайн хүн? Сайн хүн байхыг хичээдэг хүн? Хүн шиг хүн? Сэтгүүлч хүн одоо ингэж рэпер болоход ойрхон байсан уу? Ойрхон сэтгүүлчийн мэрэгжил ер нь рэпер болоход нэлээд хүн болсон гэж боддоо шүү дээ. Тэгээд бид нар ч бас Монгол хэлийг үнэлж үздэг. Тэгээд цаашаа өөр уран зохиол зөндөө болон тийм бас нэг юм харилцааны ухаанчлан үнэлж үздэг. Тийм болохоор ер нь маш их давуу тал болсон гэж боддог. Ер нь бол яг рэпер гэхээс гадна сэтгүүлчийн ажлыг одоо хийж байгаа гэж үздэг өөрийгөө. Ер нь өөрийгөө мэдэрч байгаа яг нийгмээс авч байгаа тэр зүйлийг сүүл холбоод хэмнэлээр буулгаад хипхоп дуулаад өгч байгаа гэж боддог. Хэрвээ би сэтгүүлчээрээ явсан бол магадгүй энийг цаасан дээр эсвэл хальсан дээр эсвэл дүрсэн дээр болох байсан баг. Монгол рэпер байх одоо бусад орнд рэпер байх гэдэг юм зүгээр бодож үзсэн үү? Ямар байдгийг? Манай бас Солонгос Япон рэп хийдэг найзууд энд амьдраач энэ зүгээр рэп хийгээд амьдарч болно шүү дээ. Нэгээд ер нь тэгдгэлтэй. Надад бол Монголд амьдрах нь илүү гоё юм шүү дээ. Тэгээд Монголд рэп яа бусад өөр орнд рэп Монголд рэп хийх хоёр ялгаатай юу бол ялгаатай. Чинь мэдээж эдийн засаг байна те. Эдийн засаг манайх ямар үлээ, хүн амын тоо ямар үлээ гэдэг авч үзэх юм бол зөндөө юм байна. Гэхдээ бидэнд бас хаахч бас үгээ хэлэх хэрэгчлөө юм шүү дээ. Нөгөө алдартай рэпер Eminem маргааш юу болохыг мэдэхгүй байж чи үннийг хэлж чадна гэж тий би зориглоор хэлсэн байлаа. Чиний дуу бол үннийг өгүүлж байгаа дуунууд уу? Тий. Миний хувьд би өөрийнхөө өмнө гэж үзсэн зүйлээ хүмүүст өгүүлж байгаа зүйл. Тийм ч учраас үзүүн дээр өмнө гэсэн шиг өстэй. Ер нь бол миний зарчим бодлоо ярихгүй баг. Хүн хэлсэндээ хүрдэг баг. Заавал яваагүй гэж ярьдаг шүү дээ. Тийм байх. Тэгээд яг эсэргээрээ бас үгүй бол заагүй. Тэгээд өөрөөр хэлбэл зарчмаас рэпер хүн хийх хэрэгтэй. Гэхдээ яг рэпер хүн хийх байх хэрэгтэй гэж бүх рэпер над шиг өөр индастри өөдөх хэрэгтэй шүү дээ. Тийм байх гэж байхгүй. Тэгээд нөгөө миний л одоо зан чанар гэх юм уу одоо эсвэл одоо энэ амьдрал гэдэг энэ тогоонд буцаж байгаа нэг ийм бүтээгдэхүүн одоогоор болчихсон явж байгаа юм байна. Тийм тэгээд байгаад байна шүү дээ. Тэгээд хүмүүс ер нь тэгээд яаж үдээж авах гэдэг хүмүүсийн бас боддог. Яг мэдээж одоо 10 20 жилийн өмнө тэрнээс ч өмнө бол энгийн мөнх эрдэнэ гэдэг нэг оюутан сурагч тийм хүүхдээсэн баг те. Тэр хүүхэд өнөөдрийн яг энэ сандал дээр сууж байгаа Big G гэдэг рэперийн төвшөнд очилтыг ер нь ямар зүйл дуулсан бэ? Яа тийм үйлчлэл гарав? Хамгийн нэгдүгээр маш их ажил хийж үзсэн. Маш их ажил хийж үзсэн. Тэрний хайраар маш олон хүнтэй харилцаж үзсэн. Ямар ажил хийх вэ? Таксины жолооч хийдэг байсан. 2005 онд такси хийдэг байсан. Улаан харангийн эцэст таксиэр бишээд зогсдог. Манай улаан харан гэж хэлж байгаа дөө. За тэгээд 2007 он хавцаа бөмбөр дээр гөрүүшиг хийдэг байсан. Ундаа усны гөрүүшиг гэдэг. Тухайн үеийнхэн бас тухайн үеийн бөмбөр дээр гөрүүшиг хийдэг байсан найзууд бас энийг харуулсан мэдчихэж байгаа баг. Тэгээд бөмбөрийн таазан толтол нь өндөр ундаа өрөөл хамгийн өндөр ундаа өрсөн болол. Гихчэн зөндөө. Яг тэгээд анх ингээд юу гэдэг гөрүүшиг юм ачигчээ ажил тэгээд хувцсанд жоохон онцгүй штэ. Тэгээд тэр үед чинь бас нэг 2 3 клип гаргацсан. Бас нэг тийм үе юусэн. Тэгээд хүмүүстэй л дуулжсэн юм шүү. Тийм дуулдаг байсан. Тэгээд нилээд зарим нэг клип нь аюу сайн хүнд хүрсэн. Тийм үе байсан. Тэгээд хүмүүс намайг ингээд бөмбөр дээр гөрүүшиг хийгээд явж байгааг хараад өө чинь ийм тэгээд ер нь нэг жоохон нэг юм мяасан маягтай хараад те.
тэгдэг байсан. Тэр үед ч гэсэн нэр дотор аюу хүч авдаг байсан шүү дээ. Хүүштэй харин ч би мяалуулах биш шүү дээ. Би ч магтуулах хэрэгтэй байхгүй. Амьдралынхаа төлөө тэмцэж шүү дээ. Нэцтэй. Зүгээр хараа сууж байсан бол магадгүй өнөөдөр юм байхгүй шүү дээ. Тэр цаг мөч тэр үе байгаагүй бол магадгүй өнөөдөр юм байхгүй шүү дээ. Яг нь бол юу ч нэг бол дотоод хүчтэй хүн гэж боддог л даа. Яа тэгэхээр олон уу алдартай болно уу гэхээс илүү яг тэр хэлгсэн юм дуустал нь хэлж явж байгаа нэг тэмцэгч тийм дотоод хүчтэй хүн гэж боддог л даа. Та өөрөө нэг санал хэлэх үү? Би зүгээр хүүхэд байх цагаас дэндүү дурлсан юм одоо хэлж байгаа. Тийм. Миний ихний зорилго бол хизээж алдарн дээр мөнгө төгрөг байгаагүй. Анхандаа бол яг нэг тийм бас зарим нэг талаасаа тиймэрхүү юм бодох үе байсан байх. Ер нь тэгээ одоо дүгнэхэд бол ерөөсөй байнга дуртай юм хийж ирсэн юм л. Ийм юм хиймээр, ийм юм хэлмээр. Энийг ингээд цааш нь мессеж болгомоор гэсэн тэр юм өдөр бидний хийж ирсэн юм л. Өнөөдөр хүртэл хэлсэн хамгийн гол мессеж чи юу байсан бэ? Хүмүүс төгсөн гол мессеж уугаараа зөндөө олон мессеж байгаа. Ер нь хамгийн гол мессеж нь би өөртөө үнэнч байх мессеж гэдэг. Өөртөө үнэнч байх, өөрөөрөө байх, өөр өнгөтэй байх. Одоо ингээд энэ нийгмийг бүрдүүлж байгаа хүмүүс гэдэг чинь өөр зөндөө олон өнгө байж байгаа. Бүгдээрээ нийлээд нэг юм олон өнгөийг бүрдүүлэх ёстой шүү дээ. Олон өнгөний цамрал байх ёстой. Бүгд нэг өнгөтэй, бүгд л нэг юм болж байна. Хэцүү шүү дээ. Ер нь бол өөрөөрөө байх, өөртөө өмнөж байх, бас өөрөөрөө байгаа бусдыг хүлээн зөвшөөрөх тэр мессежүүдийг нь голчлоо өгч ирсэн баг. За тэгээ бас өөрийнхөө төлөө хөдөлмөрлөөр хийж бүтээх гэх юм бол мотивац гэсэн нууцсан зөндөө хийж ирсэн. Байгаль дэлхийгээ хайрлах гэх. За энэ зөндөө одоо гэсэн мессеж юм. Яг нэг өөрийгөө ялна гэж нэг юм яриад байдаг шүү дээ. Тэр юу гэж ойлгох вэ? Өөрийгөө ялна гэдгийг бол хүмүүс янз бүрээр тайлбарладаг л та. Зарим хүмүүс ингээд өглөөс их чадахгүй байж байгаа хэрцэн бол өөрийгөө ялцсан гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд одоо өнөөдөр нэг бэлтгэл хийдэг хүн байлаа гэхэд өргөж чадахгүй байсан чинь ингээд маргааш нь ч өөрчлөөр өөрийгөө ялцлаа гэж үздэг ч юм уу. Хүн өөрийнхөө тавьсан зорилготоо хүрч чадсан хүмүүс магадгүй өөрийгөө ялсан гэдэг нь тийм болов. Өөрийгөө ялсан уу? Би дуртай юм аа хийж яваа. Тэр ялт гэж үг хэрэглэхгүй юм уу те? Болоо гэсэн. Ялч яа. Юу гэж хэлэх вэ? Би яг өөртөө тэнцээд байгаа юм байна. Ер нь өөрийгөө хэлж байгаа шүү дээ. Яг одоо юу гэдэг бид нар бас ингээд тэнцээ угдаанд тэр ер нь ингээд хандлаган дээр ч гэсэн ийм байнгын бүх юм ялагч байх та. Эсвэл хин нэгэн заавал ялагч байх хэрэгтэй юм шиг. Ялагч биш бол ийм яа юм шиг те. Тийм ойлголт бас төрөөд байна үгүй шүү дээ. Ялагдаж бас болно. Зүгээр ялахгүй байж бол тэнцэхгүй байж болно шүү дээ. Хүн болгонд өөр өөртөө сонголт байгаа. Тэр сонголтондоо зориг тавиад тэрэндээ хүрээд явж байгаа нь тэгэл ялт шүү дээ. Мөнх хэдний ямар чадвар өнөөдөр яг бигжи болгож чадсан бэ? Нөгөө үннээ хэлдэг зарчмаар баг та. Үннээ хэлдэг зарчмаар өнөөдөр хэлчихсэн баг та. Олон сайхан найз нөхөдтэй, олон хүний хүндэл хайр хүлээсэн. Олон хүмүүсийн одоо дэмжлэг дунд явуулдаг болгоно болгосон баг та. Юу н аливаа бодсондоо хүрэхэд бол хүн хин хэр их хөдөлмөрч явах хэрэгтэй. Маш хөдөлмөрч явах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ бодсондоо хүрий гэж бодож байна. Гэхдээ шудраг арга. Өнөөдөр даал дуучин биш гэсэн амьдралдаа эзэн болох өөрийнхөө те олон юу ямар чадвар боловсрол гэж чухал зааж өгөх. Боловсрол болгон чухал шүү дээ. Одоо зүгээр тэр боловсрол чухал, тэрнээсээ илүү чухал, тэр боловсрол нь тэрнээсээ бага чухал гэж ирэмблэмээр байна юм байна. Боловсрол болгон чухал. Одоо нөгөө үлгэр дээр хүртэл гараад шүү дээ. Хоёр болгон буур гэж байгаа юм хүртэл эрдэм шүү дээ гэдэг. Тэгээд боловсрол болгон чухал. Ер нь бол боловсрол маш чухал. Боловсролтой байх хэрэгтэй, илүү их соён гэрэлт хэрэгтэй, тэрнийхээ дараа бусдыг бас гэрэлтүүлэх хэрэгтэй. Ер нь бол би боловсролыг маш чухал. Ямар чадварыг хэлсэн байх хэрэгтэй. Ер нь бол монголчуудад нэлээд сайн байдаг чадвар та. Хаан ч очсон одоо за Америкт очсон, Европт очсон тэгээд
эхлээд ажил хөдөлмөр хийж байгаа, яаж хийж байгаа нэг бизнес эхлүүлээд те ингээд айгүй хурдан хөгжиж чадсан байна. Ер нь бол хурдан суралцах чадвартай байх хэрэгтэй. Тийм хүмүүс бол илүү сайн хол явуулж бий болдог. Тэгээ дээрэс нь өөрийн алдаан дээрээс биш, бусдын алдаан дээрээс бас сайн суралцдаг байх хэрэгтэй. Яагаад заавал өөрөө алдах хэрэгтэй вэ шүү дээ? Хүн тэнд очиж алдсан байгаа хараад ойлгомжтой байна шүү дээ. Яагаад тэрийг давтчих сурах хэрэгтэй вэ шүү дээ? Ер нь бол бас миний амьдрал ч гэсэн бас одоо юу гэдэг өөр хүмүүсийн алдаан дээр суралцсан юм зөндөө байдаг. Ер нь бол аль болох юм болгоныг хурдан сурах хэрэгтэй гэж